За энэ удаагийн бичлэгээр бид өгөгдлийн төрлийн талаар үзэх болно. За өгөгдөл гэдэг бол математик статистик дээр бол бидний ярилд одоо олж байгаа хамгийн ажиллаж байгаа хамгийн гол зүйл. За тэгэхээр өгөгдлийн талаар хэдүүлээ илүү дэлгэрэнгүй үзье. За өгөгдлийг бол хэд хэдэн янзаар хувааж болдог. За хамгийн ихэнд бол үнийг qualitative болон quantitative гэж хоёр байдаг. Quantitative. За энэ юу гэсэн үг вэ? Qualitative гэдэг нь хогийн үндсээс нь quality буюу чанарын дата гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн талаар чанарын өгөгдөлтэй, эсвэл эрэгтэй, эмэгтэй ч юм уу те эсвэл ангиллахад хэрэглэгдэж байгаа ийм үгэн байдлаар өгсөн датаг бол бид нар qualitative data гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тоон биш, үгээр өгдөг дата гэсэн үг. Дараагийнх нь болохоор quantitative буюу за тоон байдлаар өгсөн датаг бол quantitative дата гэж нэрлэж байгаа. За quantitative дата маань цаашдаа бол дахиад хоёр задарна. За энэ маань бол дахиад дотроо continuous. Өөрөөр хэлбэл тоогийн дахиад дотор нь хоёр салах гээд байна гэсэн үг. Continuous болон discrete гэсэн хоёр дата. За энэ хоёр нь бол хоёулаа юугаар ялгаатай вэ? Continuous гэдэг нь үргэлжилсэн ийм дата гэсэн үг. Discrete гэдэг нь болохоор тасралттай датаны талаар хэлж байгаамаа. За тэгэхээр continuous датаны жишээ бол одоо биеийн өндөр байна, нас байна. За энэ хэмжигдэхнүүд нь бол continuous data. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Хэрвээ нэг хүний өндөр ойролцоогоор 175 см, за эсвэл 180 см гэх юм бол тэр хүн төрснөөсөө хойш за метр 50 см ч юм уу 40 см-тай төрснөөсөө хойш одоо тэр метр 50 хүртлээр 1 см, 1 мм, тэрч бодохоо миллиметрийн саяны 1, 10 саяны 1, тэрбумны 1-ийн хүртэл алгасгүйгээр тасралтгүй тэр хэмжээ байгаа гэсэн үг. Тэр хэмжээ ингээ хэмжигддэг гэсэн үг. Discrete гэдэг нь болохоор дундаа тасралттай. Ямар нэг зүйлийг одоо илэрхийлэхэд тэр илэрхийлж байгаа зүйл нь тасралттай гэсэн үг. Жишээ нь одоо надад 2 бал байгаа гэх юм бол би бол одоо 1.5 балтай байх боломжгүй. Яг үүнтэй адил ийм датаг бол discrete data гэж нэрлэнэ. За ерөнхийдөө зүүрлэх юм бол яг л одоо ийм шилэн дотор ингээд ус орж байгаатай адилхан баг одоо ус ороход бол тэр ингээд дээшилж байгаа хэмжээ нь бол одоо баг явна. Түүнийг бол continuous харин discrete data гэдэг үгээр шатаар алхахтаа яг юу нөө зүүрлж болно. Өөрөөр хэлбэл бид нар шатаар одоо дээшээ алхаж байхдаа бол 1-р шат, 2-р шат, 3-р шат гэх мэтчлэн яг хэддэг шатан дээр зогсож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй боллоо гэхэд 1 2 3 4 гэсэн тэр бүхэл тоонуудаас аль нэгийг хэлнэ. Хизээж бид нар 1.1 дэх шат ч юм уу те 2.2 3.5 дахь тэр агаар дээр ингэж зогсож чадахгүйтэй адилхан discrete data бол тэргээр ялгаатай байдаг. За тэгэхээр тоог бол бид нар хоёр янзаар ангилж болдог байх нь байна. Нэгнийх нь continuous буюу тасралтгүй, хоёр дахь нь discrete буюу тасралттай дата байна. За тэгэхээр эндээс хэдүүлээ хідэн жишээ хараад ангилцгаая. За хэдэн жишээ байна. За энэ датанууд нь qualitative data юу эсвэл quantitative data юу гэж байна те. Qualitative үү эсвэл quantitative үү? Хэрвээ quantitative data бол энэ дата нь тасралттай юу, тасралтгүй юу гэж байна. За эхнийх нь болохоор hair color of students in class гэж байна. За өөрөөр хэлбэл ангид байгаа сурагчдын өсний өнгө ямар вэ гэж байна те. Тэгвэл өсний өнгө нь 2 хар, 7 бор, за 6 шаргал үстэй байгаа юм байна. Энэ бол qualitative data болж байна. Qualitative. За тэгэхээр qualitative data болсон болохоор бид нар энэ дээр discrete continuous гэсэн юм ярихгүй. За дараа нь temperature of the water in experiment. За туршилтанд орсон усны температур хэд вэ гэхээр ийм байна, ийм байна, ийм байна. За иймэрхүү байдлаар өгөгдөл бол өгөгдсөн байна. Тэгвэл энэ өгөгдөл маань эхнийх нь бол мэдээж бид эндээс quantitative data гэдгийг нь бол мэдсэн. За quantitative дотроо энэ тэгвэл discrete to continuous. За юу гэж бодож байна? За тэгэхээр энэ дата бол continuous data байна. Continuous data. Үгүй эдгээр ч яг нь одоо ингээд тэг 157-гээ 50 гэдэм зөрүүтэй байх юм биш үү гэж ингэж ярьж болно.
За тэгэхээр энэ дээр бол за энийг биччихээ тайлбарлая. Ягаад continuous болж байна вэ гэхээр энэ ч байгаа энэ тэг 100-ны орон бол ердөө тоймлж байгаа хэрэг. Бид нарт бол температур хэд байгаа нь 100-ны орны наривчлалтай байхад хангалттай. Жишээ нь өнөөдрийн гадаа температур хэдэн градус байгаа нь бол бидэнд бүр 100-ны орны наривчлалт хэрэггүй те. Бүхлээрээ томилсон багт хангалттай. Өнөөдөр 10 градус, 20 градус, 21 градус гэх мэтчлэн. 21 градус болон 21.5 градус, 2152 градус гэх мэтчлэн ийм градус бол бидэнд наривчлал шаардлагагүй болохоор энд бол томилсон байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл температур нь яг энэ одоо хүүхд сурагчдыг тоолохдоо 1 2 гэж тоолоход тэнд 100-ны 1, 1000-ны 1, 1.5, 1.4 гэдэг шиг ийм тоогдох нь алгасагдах боломжгүй яг ингэж continuous байдлаар өсдөг, тасралтгүй байдлаар өсдөг ийм хэмжигдэхүүн байгаа учраас бид нар үнийг нь continuous гэж сонгож байна. За Sydney. Score shown on 2 dice in a board game. За тэгэхээр хоёр шоо одоо хөлөг тоглоом тоглож хоёр шоо шидсэн байна. Тэр шоонуудын нийлбэрийг энд бид дүрсэлж байх шиг байна. За 2-ын тоо, 6-гийн тоо. За шоонуудын нийлбэр нь 2, шоонуудын нийлбэр 6, 7, 8, 9, 12 гэх мэтчлэн буусан байна. За тэгэхээр энэ дата бол бидэнд за юм мөнгө сонгоч. Тоон мэдээлэл өгж байгаа болохоор quantitative боллоо. Quantitative data. Тэгээд энэ дотроо шоо хийж байгаа болохоор шоо бол өөрөө 1-ээс 6 гээд 1 2 3 4 5 6 гэсэн 6хан одоо нөхцөлтэй байна. Бусад бутархай орнууд тэднийг тооцохгүй болохоор энэ discrete утгатай болж байна. Discrete өгөгдөл байна. За дараа нь did number of spectators at a football match. За хөл бөмбөгийн тэмцээнийг одоо үзэж байгаа үзэгчдийн тоо, ажиглагчдийн тоо хэд вэ гэхээр 12134 юм байна. За энэ бол мэдээж тоон дата. Тоон дата дотроо descriptive data байна. За B1 quantitative тэгээ descriptive. За ингээд авчлаад бичээ. За энэ. За favorite pieces of fruit. За дуртай жимс гинэ. Lemon, papaya, rambutan. За энэ бол тоогоор биш үгээр илэрхийлэгдэж байгаа болохоор энэ бол qualitative болно. Qualitative data болно. За F-т times and seconds between blips of the gauger counter in the physics experiment. За энэ gauger гэдэг нь болохоор за физикийн нэг тооллох төхөөрөмж юм байна. За тэгэхээр хугацааг хэмжиж жагаад дунд нь blip гэдэг дуурдаг гэсэн үг байна те. За тэгэхээр times and seconds between. За хоорондоо ямар зайтай вэхээр ийм зайтай гэдгийг тэмдэглэсэн байна. За тэгэхээр энэ бол мэдээж тоогоор өгж байгаа болохоор quantitative. За quan гэдэг тавьчихсан. За тэгвэл discrete to continuous. За нэг хөгдлийг харах юм бол discrete юм шиг харагдаж байна те. Гэхдээ яг үндэ хугацаа гэдэг хэмжигдэхүүн маань бол өөрөө continuous болохоор үнийг бол бид continuous гэнэ. Өмнө хэлсэн за dt биш биттэй төстэй те. Биттэй адилхан хугацааг бол яг бид нар өөрсдөө хэрэгцээтэйгээр томилсон байна. B дээр бол температур байсан бол энд хугацааг томилсон байна. За G scores out of 50 in the maths test гинэ. За математикийн тестэнд 50-аас хэдэн оноо авсныг дүрсэлсэн байна. Тэгэхээр энэ бол тоон дата. Мэдээ тийм болохоор quan болно. Discrete to continuous гэхээр энэ бол discrete болно. Ягаад гэхээр асуулт болгонд өгж байгаа оноо нь өөрөө discrete утгатай, нийлбэрүүд нь бол тэгээ discrete байдлаар яана гэсэн үг тийм. Тасралттай байна гэсэн үг. За дараагийнх нь H нь the size of epithelial cells гэнэ. За epithelial одоо эсийн хэмжээ нь ямар байх вэ гэхээр ийм гэсэн байдлаар өгсөн байна. За тэгэхээр энэ эсийн хэмжээ бол өөрөөр хэлбэл бидний өндөртөө яг адилхан. Бид нар өөрсдийнхөө өндөрийг бол тодорхой хэмжээгээр тоймолж хилдэг те 10 100 1 м 75 1 м 80 60 62 гэх мэтчил. Үүнтэйг адилхан одоо энэ эсийн хэмжээг өгөхөд бол яг энэ нэгжээр хэдүүлээ одоо иймэрхүү наривчлалтай хэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэгт бол тоон дата тоо илэрхийлж байгаа болохоор тэгээ утга нь бол continuous data өндөр гэдэг утгаараа тий. За shoe sizes in UK classes. UK class гэж. За тэгэхээр гутлын хэмжээ маань бол өөрөө discrete хэмжээтэй байдаг тий. 1 2 3 42 43 44 8 9 10 гэх мэт. За UK-ийн хувьд бол бас
яг энэ иймэрхүү юугаар хэмждэг юм байна, тонуудаар хэмждэг юм байна. Тэгэхээр энд бол дискрет хэмжигдэх болно гэсэн үг хэлбэл тасралттай. Бүр саяны бутаргайтай ч юм 10,000-ны 100-ны бутаргайтай гутлын ардмаар гэж бол энд байхгүй. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээ бид нар бол өгөгдөл, за өгөгдлийг хэрхэн ангилдаг вэ? За quality буюу чанарын өгөгдөл, quantity буюу тоон өгөгдөл. За дахиад тоон өгөгдлөө хэрхэн ангилдаг вэ? За continuous буюу тасралтгүй өгөгдөл, discrete буюу тасралттай өгөгдлийг хэрхэн ангилах талаар үзлээ.